Сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн үзэсгэлэнтэй өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр ямар байна вэ та хэдэд? Өнөөдөр амар мэнд байна уу? Амар амгалан байна уу? Муухай байна уу? Онцгой байна уу? Азгүй байна уу? Амжилттай байна уу? Өөрөөсөө нэг асууад үзээрэй. Тэгээд энэ өөрийгөө ингэж чагнах өөрийнхөө мэдрэмжийг гэлс ингээ пульс дээр гараа тавиад ямар байна гэдгийг мэдрэх бол нөгөө бидний бүгдийнх нь үсээд идэг өөрийгөө таних, өөрийгөө мэдэх, өөрийгөө менежлэх гэдэг зүйлийн чухал алхам байдгийг шүү. Тийм болохоор ингээд асуугаад идэг. За өнөөдөр миний ярих гэсэн сэдв нь өөрчлөлтийн нэг замналыг бид нэр яагаад хүмүүс үгүйсгээд байгаа юм буюу өөрчлөлт гэдэг зүйл заавал нэг юм нэг жоохон тэмцэл, жоохон хэцүү зүйл туулах ёстой. Тэрийг тойрж гарна гэж байдгүй шүү. Хэрвээ өөрчлөгдөе, өсөе л гэж байгаа бол эдгээр талаар ярилцъя гэж бодсон юм. Тэгэхэд мэдэх бол би дөнгөж сайхан манай багийн зүгээс Play Academy-ийн зүгээс бид нэр юу гэсэн бэ гэхлээр хүүхдүүдийнхээ кампайн томчуудын хувилбарыг хийсэн. Энийг бол би удаан ярьж байсан хийх гэж байгаа гэдэг. Тэгээ бид нэр сайн анхудаага хийж үзлээ. Монголд тэрэлжид 12 оролцогчтойгоор бид нар хамтдаа тэрэлжид 3 өдөр 2 шөнө яг амралтын өдрүүдээр цуг байгаад тэгээ бид нар ер нь энийг болохоор Alpha Retreat гэж нэрлэж байгаа. Тэгээ Alpha гэдэг санаа нь болохоор Alpha Human гэдэг програм нь болохоор биднэрт байсан програм. Энэ нь ерөөсөө юу юм гэхлээр өнөөдөр Renaissance хүн гэж ярьдаг шиг орчин үеийн ер нь нэг жоохон амьдралаа удирдах чадсан, өөрчлөлтийг өөрөө хийж чаддаг, амьдралд юм амжилтаа бий болгоцсон, одоо өөрийнхөө дараачийн шилжилтэнд орж байгаа, амьдрал үтсэн, тийм хуурамч биш яг жинхэнэ эвдэрсэн зүрхтэй баатар гэж байгаа. Тийм хүмүүсийг бид нэр Alpha Human гэж нэрлэж байгаа. Alpha Human-ууд яадгүй гэхээр амьдралын одоо альва одоо зорилго, утга учирыг өөрсдөө удирдан, тэхээс биш удирдах оролцдог, цогцоороо өөрийгөө эрүүл байлгадаг хүмүүс бие физиологи, сэтгэл зүй, харилцаа бүх зүйл рүүгээ тухтай, тууштайгаар тэнцвэртэйгээр бас ингээд хөгжүүлж чаддаг тийм үнийг Alpha Human гэж байгаа. Тэгээ тийм ч утгаараа бид нэр Alpha Human Retreat гэдэг энэ програмыг хийж үзсэн. Энэ програмын жижигхэн хувилбаруудыг, богинохон хувилбаруудыг яг шууд гүнзгий хүний өөрчлөлт рүү ингэж гүнзгий орсон биш хувилбарыг бид нар бол өмнө Балид хийжсэн, Пукетэд хийжсэн, манай хамтрагч нар бас өөр Тайванд хүртэл хийжсэн. Тэгтээ яг энэ дизайныг Монголд яг ингээд Монгол хүмүүстэй хийж үзэх бол анх удны утгаа дуршилт байсан. Тэгээ ерөнхийд нь хэлэхэд бол одоогийн байдлаар анзаарч байгаа зүйл нь бол манай програм маш амжилттай болсон гэж би бол өөрөө дүгнж байгаа. Тэрнээс гадна яг ингэж хүнийг өнөөдөр богино хугацаанд өөрт нь хэрэгтэй байдаг тэр мэдрэмжүүдийг мэдрүүлэх, ойлголтуудыг ойлгуулах, ухалтыг хийх, тэгээд одоо өөрийгөө ойлгох тэр ажлыг хийлгэх гэдэг бол бүр яг болдгийм байна гэдгийг бол харсан. Тэгээд маш их хэтгэл өмчлөлт болсон. Энийхээ ачаар бид нар яах ч гэхээр тун утгагүй. Монголдоо болж чадвал улиралдаа нэг хийдэг болмоор тэгэхээр би нисж ирдэг, тэрийгээ цуг хийдэг, өшөө гой болгомоор байна. Тэгээ улиралдаа хийж байгаа болохоор улиралдаа өөр зорилгыг бас агуулсан програмууд байж бол нэг нь одоо чинь айцгаа ард гарах гэдэг програм байж бол нөгөөх нь болохоор илүү игого удирдах сурах гэдэг програм байж болно. Нэг нь болохоор өөрийгөө хувилбараа бүтэн шилжилтийг хийх гэх мэтээр бид нэр янз янзын юм хийж болох агуулгууд байгаа, experience-үүд байгаа. Маш олон ерөөсө програм яаж явдг вэ гэхээр өглөөнөөс орой болтол ерөөсөө баахан юм хийгээл тоглоно, нэг юм хийж үзэн, нэг юмыг ойлгож үзэн, нэг юм бүгэлж үзэн, нэг бид нар бас гарын авлага дээр юм бичиж үзэн гэх мэтээр тийх явцдаа нөгөө бидний хүсэж байгаа нөгөө аяллуудыг, туршлагуудыг хүнд өгч байгаа. Тэгээ тэр туршлагуудын ачаар эхний өдөрт нь одоо чинь хүнийг задлаж би хинбэ гэдэг асуултанд айгуугай хариулж байсан бол хоёрт нь болохоор би өнөөдрийн миний энэ хувилбарыг юу болгосон бэ гэдэг түүх рүү орох боломжийг олгож байгаа. Тэгээ тэр нь нэлээд хүн сэтгэл зүйд. Тэгээ оройн хэдүүлээ тэрийг түгжиж өгөөд өөрийгөө тухтай байлгаж сурч байгаа. Ямар ч нөхцөлд тэг чингуудаа сүүлийн өдөр нь болохоор өөрийнхөө арга барилыг, өөрийнхөө зорилгыг чиглүүлэх гэх мэт зүйлийг хийсэн байна. Тэгээ энэчнээс тэгтээ нэг юм анзаарсан тийм ээ. Ингээ 12 хүмүүстэй ингээд ороод ирэнгүүт хүн болгон өөр ингэсэн нэг юм амьдралдаа янз янзын шийдмээр байгаа асуудлууд байгаа, сайжруулах зүйлүүд байгаа. Тэгээ ингээ харангууд би зүгээр нэг ерөнхийд нэг надад нэг анзаарчихсан зүйлийг өнөөдрийн сэдв болгож байгаа. Тэр нь юу юм гэхээр бид нэр ерөөсөө зөвхөн энэ манай 12 оролцогч би ч гэсэн адилхан бид нар бүгдээрээ адилхан ер нь яадаг гэсээр өөрчлөлтөд ахиц юм уу, өөрчлөлтийг амьдралд хүсэж байгаа бол тэрэндээ хүрэх зам нь заавал нэг юм хэцүү зүйлээр орох ёстой гэдгийг дээрээ бид нар мэддэг мөртлөө мартаад байна. Ойлгодог мөртлөө үгүйсгээд байдаг. Тэгээ ойлгож байна. Яа тэгэхээр тэр чинь тухгүй мэдрэмж.
Тэгэхээр одоо юу жишээ хэлээ л да. Санхүү мөнгөө сайжруулъя гэж байгаа хүмүүс. Яахаргүй бид нар санхүү мөнгөө сайжруулъя гэвэл хоёрхан л одоо ажиллаж болох арга байна. Нэг нь болохоор зардлаа багасгах, нөгөөх нь орлогоо ихсгэх гэдэг хоёр л нөхцөл байна. Одоогийн байдлаар бол ихэнх хүмүүс. Тэгэнгუთ чинь адил ч нөхцөл рүү өнөөдөр за зардлаа багасгая гэдэг юм бол зардлаа багасгах гэдэг чинь амьдралын хэм маяга тухгүй болгох, одоо байгаагаас илүү тухгүй болгох юм ярьж. Тэр тухгүй юмар дайрч гарч ивэж л зардлаа багасна. Тэгэхээр энэ тухгүй, энэ таалагдахгүй, энэ мөнгөө ингэж багасгаснараа миний амьдрал дээр гоё мэдрэх гэсэндээ ийм мэдрэмжүүд байхгүй болоод би ийм найзуудтайгаа гарч чадахгүй байна гэдэг тэр хүндрэлийг, тэр тухгүй мэдрэмжийг, тэр таалагдахгүй шин зүйлийг хийхгүй бол мөнгөө хэмнэхгүй. Орлого олох яг адилхан. Орлого олохын тулд илүү их ажиллах хэрэгтэй. Магадгүй 2 дахь ажил, 3 дахь ажил олох хэрэгтэй. Эсвэл ажил дээр өөрийнхөө үнэлгээг өсгөх. Орлогоо нэмэх янз янзын зүйлүүд тэрний их хөвчлэн дахиад адилхан тухгүй, онцгүй яриа, онцгүй мэдрэмжүүд байдаг. Тэр бид нар яаж өнөөдөр тэдний голуур нь дайрч байж өнөөдөр цаана гарах вэ? Гэдгийг л бид нар ойлгох хэрэгтэй гэж байна. Өөрийгөө шинчлэн тэр өөрчлөлтийн ард гарна гэдгийг бас нэг энгийн жишээ нэм гар утсаа апгрейд хийж байгаа, софтверыг апгрейд хийж байгаа юм шиг бодоорой тэ ингээд ингээд програмын шинчлэх болцсон байж тээ гэдэг чи. Тэгээд дарангуут яах вэ гэхээр нэг хэсэг цаг би чи ажиллахгүй гар утсаа чи тэгээд хүлээх хэрэгтэй. Тэр хэсэг аюу хүлээхтэй аюу хэцүү тэ. Гэхдээ хэрвээ гар утсныхаа програмыг шинчлэе гэх юм бол тэхгүйгээр шинчилж одоогор бол болохгүй. Энэ бол хүний өөрчлөлт бүр яг адил. Энэ дотор нэг хэдүүл нэг ойлгох ёстой зүйлүүд нэг яг хэдэн судалгаанаас ярихад энэ байна. Яагаад ийм өөрчлөлтүүд энэ төр хэцүү байдгийг бас ингээд хэцүү байдаг. Яагаад хүмүүс энийг мэдсээр үжиж тэр ингээ хүндрэлээр давж туулах ёстой. Хэцүү зүйлээр голуур нь яваад нөгөө талд нь л гарна гэдэг дээр яагаад хүмүүс эсрүүцээд байдаг юм гэхээр ихэнх нь энэ бодлын шийдвэр биш байдаг. Ихэвчлэн энэ мэдрэмж байдаг. Тэгээ мэдрэмжийг хүмүүс ерөөсөө ихэвчлэн бид нар ойлгодгүй эсвэл тэрийг удирдах чаддаггүй. Хүний ихэнх үйлдэлийг чинь бүх үйлдэлийг чинь 95% нь далд тарихаараа удирдагдж байдаг. Далд тарихаараа удирдагдана гэдгийн ард юу болоод байгаа юм гэхээр мэдрэмжээр удирдах. Бидний юм худалдаж авч байгаа байдал мэдрэмжээс болоод худалдаа авалт хийж байгаа. Бодлороо бид нар янз янзын үйлдэлүүдийг бодно, ашиг давуу тал эрсдлийнх нь анализыг дотроо хийн, тэгтээгээ давуу талыг нь бодно, үн мөнгө хэмнэж байгаа тухай бодно. Гэхдээ ард нь хэрвээ тэр өгөгдлүүд бүгдээ ямар ч мэдрэмжийг худалдаа авалтын мэдрэмжийг өгч чадахгүй л худалдаа авалт хийхгүй. Тэрнтэй яг адилхан өөрчлөлт ч гэсэн яг адилхан. Өөрчлөлтийн ард болоод байгаа зүйлийг чинь ардталд бид нар маш их сэтгэл хөдлөлтөө мэдрэхнэстэй баахан зүйлийн тухгүй байдал бий болж байгаа. Тэгээ тэр тухгүй байдал нь биднэрт юу гэж хэлэх юм болохгүй наад өөрчлөлтөө битгий хий наадах чинь бид нар өөрсдөө алдах гад байна гэдэг сигналыг толгойд өгч байгаа. Би анх одоо эмэгт юу одоо хүнтэй ингээд айл өрөх болоод амьдарч байж сурж байхдаа тэгээ зөвхөн тэрэн заавал ихнэр нөхөрч байхаалгүй найз өхөн найз залуучуудын хооронд ч гэсэн яг энэ болдог. Тэр нь юу вэ гэхээр хоёр хүн хоорондоо нэгдээд хосуулаад амьдарч байхдаа нэгээ өөрчлөх гэж оролддог өөртөө тохируулж. Энэ бол ерөөсөө л хүний горим. Яг тэгэхээр хүн homeostasis буюу өөрийнхөө тухтай байдал өөрийнхөө амар амгалан бий болохын тулд хүн яах гэж оролддог гэхээр өөрийгөө өөрчлөхийн хооронд эргэн тойрноо өөрчлөх гэж оролддог. Яг л бид нар тухтай байдал ер нь хүн ихэнх хариулт гаднаас хайдаг болохоор автоматар. Тэгээд яадгүй гэхээр нөхрөө юм ихнэр юм найз залгуунаа зөвхөлнөө өөрчлөх гэж хичээдэг. Миний партнер ч гэсэн намайг өөрчлөх гэж. Тэр үед миний дотор гардаг байсан бодол нь энэ байсан. Би өдий олон жил өөрийгөө ийм олон жил энэ өөрийнхөө энэ хувилбарыг ингээ бий болгоо ийм хүн шүү, ийм хийдэг, ийм дуртай, ийм дургу гэдэг ийм хувилбарыг бий болгоод арайч юу гэж бий болгож байгаад энэ хүн намайг өөрчлөх гэдэг. Энэ хүний өөрчлөлтөөр би хэрвээ орчих юм бол би нөгөө яриадсан нөгөө өөрийнхөө үүсгмээр байсан тэр хувилбараа ингээ алга болгоод алдаад буюу би өөрийнхөө баахан хөрөнгө оруулсан гаргасан хувилбараа шал тийм юм дүрхгээд ингээл би үрдийн шал онцгүй болох гэдэг гэдэг юм буруу айц мэдээлэл миний толгойд байдаг байсан. Тэгээд эсрэгээрээ бид нар яаж сурах гэхлээр өөрчлөлт болгон тухгүй эвгүй харагдана. Өөрчлөлтийн ихэнх зам дандаа тийм нэг онцгүй алдаж байгаа юм шиг буруу зүйлүүд гаргана. Таны дотор хөвчлэн айц гарны талаар. Гэхдээ тэрний ард нь хэрвээ гарч чадах юм бол тэрний цаана харин ёстой жинхэнэ өөрчлөлт, дараачийн хувилбар, шинэ хувилбар, ондоогоор юм хийх гэдэг зүйлүүд байгаа шүү гэдгийг бид нар мартаж болохгүй. Яагаад бас хүмүүс ер нь өөрчлөлтийг эсэргүүцдэг юм бэ гэдэг юм бас нэг гардаг хүчин зүйл нь байна шүү дээ. Ихэнх хүмүүсийн юу эсэргүүцдэг шалтгаан нь ер нь сэтгэл зүйн ядралтанд орсон байгаа. Burnout гэдэг зүйл гүнзгий ядралт, цөмрөлтөнд орсон байдаг гэдгийг
Хүмүүс яагаад бас заримдаа ингээ надаас ингээ өөрчлөе гэдэг мэдээд энэ юу өөрчлөмөр байгаа мэдж байгаа ч гэсэн нэг л чадахгүй байна гэж байгаагийн ард эхлээд нэг хүн болгоны шалгачул зүгээр зүйл нь миний тэнхээ, миний би физиологийн тэнхээ гэхдээ илүү миний сэтгэл зүйн тэнхээ, миний бодлын тэнхээ хэрэг байна гэдгээ нэг шалгаа үзчихвэл зүгээр гэж бодож байна. Би яг одоо энэ подкастыг би 4 сарын эхний 2 дахь 7 хоногт нь бичиж байна. Тэгээ энэ үе бол би өмнө нь подкаст дээр хийжсэн шиг 3 дугаар сар, 4 дугаар сар, 2 дугаар сар, 2, 3, 4 дугаар сарууд одоо энэ чигээрээ миний хувьд нүүхтийн сар болж байгаа. Тэгээ нүүх гэдэг бол хүний амьдралд байдаг маш хүчтэй, стресстэй үйл ажиллагаа гэдгийг бид нар өмнө ярьж байсан. Тэгээ тэрнээсээ болоод юу болоод байна вэ гэхээр миний нөгөө нэг сардаа тавьсан өөрчлөлтүүдийн маань жишээ нь 3 дугаар сарынх бол аялал айгүй их байсан. Би Монгол бараг сар байлаа. Олон зүйлийг хийлээ. Завгүй айгүй хэцүү. Тийм завгүй цаг үе байх үед би өөрөө тэнхээгээр сэтгэл зүйн тэнхээгүй болоод сэтгэл зүгээр би ядарчихсан байсан болохоор нөгөө нэг хиймээр байсан шин зүйлүүдээ төр хойшлуулсан. Тэгээ энэ чинь зүгээр юу ойлгосоо гэж бодож байна вэ гэхээр сэтгэл зүгээрээ бид нар ядарчихсан бол хичнээн хүссэн, хичнээн ойлгомжтой, хичнээн хэрэгтэй ч гэж бодож байгаа. Тэр өөрчлөлтүүдийг хийх магадлал маань унаж байгаа. Яагаад гэвэл бид нар зүгээр л тэрийг хийх тэнхээ байхгүй. Ихэнх өөрчлөлтүүд 66 хоног байж хүний дотор дадал зуршил болт гэдэг би өмнө ярьжсэн. Хамгийн сүүлийн neuroscience-ийн судалгаагаар батлагдаад байгаа өдөр нь гарч ирээд байгаа өдөр нь тэр байна. 60 хэдэн хоног болж иж хүний шин дадал зуршил сууд юм байна. Өөрчлөлтийг нэг удаа хийхдээ сайн биш шүү дээ. Байнга тэрийг хийдэг хүн болчихвол. Тэгэхээр 66 хоног гэдэг чинь бид нар нэг их ажил орно. Тэгэхээр тэр ажлыг хийхин тулд бид нар бас өөрсдөө магадлалыг сайжруулах зорилгоор тэнхээтэй байх хэрэгтэй. Би сая ингээд 1 сар аялсныхаа дараа буцаж ирээд тэгээ сайн амралтын өдрөөрөө их нэртэйгээ сүүлийн би 8 хоног ирсэн юу гэсэн гэхээр амрах гэдэг гормыг л хийж байна. Ажлаа аль болохоор ажлынхаа бүтээмж хийж байгаа зүйлүүдийнхээ хэм хэмжээг жоохон бариад илүү чухал зүйл дээр анхаарад жоохон шинэвтер гэж бодож байгаа жижиг сажиг юмнуудаа албаар хойшлуулад тэгээ би нойроо тэнхийгээ засах ажил руу сүүлийн тэгээ 90 гутаа гэртээ ирснээсээ хойш 8 хоног дотор нэг ойролцоо 7 хоног дотор би нэг л өдөр шар хонсон бус өдөр ногоон энэ тэгээ мэдгүй байгаа хүмүүст энэ миний нойрны чанарыг хэлж байгаа маш өндөр чанарт нойр ногоон байна гэдэг бол өндөр чанартай бие физиологийн амралтыг бий болгосон гэсэн сэтгэл зүйн ч гэсэн. Тэгэхээр тэгсний дараа одоо би цэнэглэгдчихсэн болохоор шинэ гэртээ нүүж очисныхоо дараанаас буцаагаад нөгөө яриадсан 3 сард хийжсэн 4 сард хийжсэн өөрчлөлтүүдэд хийнэ. Ер нь бол гайгүй. Ялан зүгээр өөрчлөе гэсэн зүйлээ үргэлжлүүлсэн хэвээрээ байгаа. Зүгээр өмнө хийцээ эхэлсэн зүйлүүдээ урагшлуулахад амраа. Шинэ зүйлийг эхлүүлэхэд аюу хэцүү байна. Яа тэгвэл хүний тарих тэгж ядарсан байдаг болохоор. Дахиад нэг сонирхолтой статистик хэлэхэд шинэ жилийн нөгөө шийдэл гэдэг чинь одоо хүмүүсийн амьдралдаа яг ингээ албан ёсоор бөөнөрөө зорилгоо тавьдаг нэг жилийн нэг өдөр байдаг шүү дээ тийм үү. Тэгээд тэр үед хүн болгоно шинэ жилийн зорилгоудыг өөртөө гаргадаг. Хамгийн сүүлийн судалгаанаас харахад Scranton их сургуулийн хийсэн судалгаанаас харахад нийтхэн амын зөвхөн 8% нь л тэр шинэ жил дээр гаргасан зорилгоо биелүүлдэг юм байна гэж. 8% нь. Би ихэнх тохиолдолд тэр 8% нь багтдаг. Шинэ жилдээ гаргасан зорилгоудаа бүгдийг дуусгах чаддаг. Тэгэхдээ зарим нэг зүйл дээр би 8% нь багтахгүй алдаж байгаа, хийж байгаа. Тэгэхээр тэгээ бас миний магадгүй зорилгын зорилтын хэмжээ заримдаа ондоо байж болно тийм ээ. Өдий дуулан жишээ нь энэ 4-р сард миний нэг сурцсан байх хэвээр зүйл бол нөгөө талах байгаад байгаа. Нэг зүгээр жишээ авахад тэгээ тэр талхаа хийлээ. Зөв байр сурах. Одоо бол би цагаас нь нэлээд хоцорсон явж байгаа тэрэн дээр ном уншилтан дээр хоцорсон явж байгаа шиг байна. Бас нэг жоохон би физиолог дээр би айгуу гоё амралт хийж байна. Одоо би физиологийнхоо зорилгыг дахиад шинээр шахаж үзгэн амралт дуусны дараа. Гэхэр юм байна. За тэгээ сүүлд нь нэг хэлэхэд бид нар ингээд юм өөрчлөе гэх үед бидний дотор нэг хид хідэн зүйлүүд явж байгаа шүү. Нэгт нь яагаад ер нь хүн ингээ гаргая гэсэн өөрчлөлтөн дээр ингээ эсэргүүцээд нэг л хийж өгдөг, нэг л залхуураад, нэг нь хойшлуулад байдаг юм бэ гэдэг дээр хамгийн түрүүн сая ярьсан зүйл нь ядарсан бол гэж хэллээ тийм ээ. Ядарчихсан бол угаасаа айгүй хэцүү, тэнхээгүй бол. Хоёр дахь нь энэ тэгээ илүү том асуудал нь байна. Та тэр өөрчлөгдмөр байгаа хувилбараа өөрөө хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг шүү. Жишээ нь жин асах тухай ярив. 10 кг хасчихсан хувилбар дээр өөр очоогүй байна сэтгэл зүйнийхээ хувьд. 10 жилийн дараах око гэж байгаа. 10 жилийн нэмт 10 жилийн хасаагүй байгаа око гэж байгаа. Энэ хувилбар хоёр өөр око. Өөрөөр хэлбэл хүмүүсийн өөрчлөгддгүү нэг шалтгаан тэр хүмүүс тэр өөрчлөгдмөр байгаа хүн нь болж хувираагүй байгаа
чанартай холбоотой шүү. Таны амин чанар гэж ярьдаг. Таны тэр identity гэдэг чинь шилжсэн юм уу, шилжээг юм. Эсвэл зүгээр л би нэг 10 хил нэмчий да гэж бодоод байгаа юм. Хэрвээ зүгээр 10 хил нэмчий биш хасчий да гэж бодоод. Хэрвээ зүгээр л 10 хил хасах үйлдэлийг ингэж өөртөө тавих юм бол хүн ер нь тэр үйлдэлийг хийхгүй. Шалтгаан байхгүй. Яагаад би хасах ёстой юм гэдэг. Учраа зүрхчин толгой чинь ойлгоогүй байна гэсэн үг. Харин амин чанараа шилжүүлээд тэгээд би нөгөө 10 жилийн дараах хувилбар нэм ирүүл ийм хүн шүү дээ. Би ч одоо тийм хүн болцсон штэ гэдэг итгэл үнэмшлийг тэр амин чанарыг өөртөө зүрхэндээ ойлгуулж чадах юм бол зүрх чинь яг би угаасаа өнөөдөр жин бахтай илүүдэлжингүү хүн юм чинь энэ илүүдэлжинг би өөрөөсөө авах ёстой штэ гэдэг итгэл үнэмшил нөгөө ярьснаар бүх үйлдэлийн 95% 70 тарихаар удирддаг гэдэг статистик руу олох юм бол би ийм хүн штэ гэдэг итгэл үнэмшил рүү орж чадах юм бол хүссэн үсээгүй тэр хиймээр байгаа өөрчлөлтүүдээ тэр зүйлүүдээ хийж чаддаг байгаад байгаа шүү. Тэгэхээр энэтэй холбоотой би өнөөдрийн подкаст сонсож байгаа хүмүүстээ асуулт суугаад гэрийн даалгавар өгье. Гэрийн даалгаврын асуулт нь энэ байна. Та энэ өөрийнхөө өмнө энэ 25 онд тавьсан байгаа зорилгоодынхаа дагуу яг тэр зорилт өөрчлөлтүүд бэлдсэн хувилбараа бодож үтсэн үү? Тэр бэлдсэн тэр та гэдэг хувилбар нь хэн бэ? Ямар хүн болцсон байх вэ гэдгийг нэг тайван балцаас бариад суугаад бичээд үзтээ. Надаас коучинг авдаг хүмүүстээр би заавал нэг ярьдаг сэдв бол хувилбарыг би заавал ярьдаг. Хувилбар бол аюул чухал. Хүний амин чанар та хэн бэ? Би хэн бэ гэдэг асуултанд зөв хариулт. Тэгээд нэг удаа хариулах биш. Өөрчлөгдөх үед болгондоо тэрийг шинчилж, өөрчилж, хариулж сурах. Тэрэндээ итгэчих юм бол цаашлаад тэрнийхээ дагуу амьдрдаг хүн хүссэн хүсээгүй хүн болдог. Харин тэрэндээ итгэж байна уу? Тэрэндээ яагаад заримдаа итгэдэг юм бэ гэхээр хүсэж байгаа өөрчлөлт чинь хүсэж байгаа тэр хувилбарын хийдэг зүйлүүд нь таны жинхнээсээ хүсэж байгаа зүйл биш хүнээс зээлж авсан занаанууд байдаг. Эсвэл хуучирсан зүйлийг өөрийнхөө зорилго болгоо гаргаад тавьсан бол хэцүү байдаг гэж би өмнө ярьжсэн юм. За гэхдээ гоё мэдээ нь шүү. Хүний тарих одоо бол ерөөсөө өөрчлөгддөг шүү гэдгийг шинжлэх ухаан багталцсан шүү. Миний харахад айгүй харамсалтай сонсоход айгүй бас онцгой сонсогддог нэг үгнүүд юу байдгийг гэхээр үгүй өдийн насанд хүрсэн хүн өөрчлөгддөггүй маа. Одоо энэ тарих толгой чинь ингээ хөгжөөд хамгийн эцсийн хувилбартаа хүрсэн neuroplasticity гэдэг юм байдгүй энэ нэг саарал эдison ингээд дуусцаан гэж ярьж байгаа хүмүүсийг би одоо мэдээлэл шинжилээч гэж хүсэж байна. Шинжлэх ухаан айл хэзээ өөрчлөгддөг гэдэг. Тийм ээ ерөнхий бүтцийн хувьд өөрчлөгдөхгүй байна. Гэтэ бүр тэр хүртэл би бол одоо бол өөрчлөгдөж чадаа. Би бол бүр нөгөө тууширсан горимор байдаг. Гэхдээ өнөөдөр яаж яах вэ? Хүн ядарснаас болоод тархиндаа гарч байгаа гэмтлээ бид нэр зөв амьдралын хэм маяг итгэл үнэмшлэр нөхөж болдго нь батлагдсан. Хүний тархи бол үнэнхээр гайхамшигтай эрхтэн. Тэгэхээр энийг өөрчлөвл, энийг хөгжүүлж бодог. Нас хамаагүй шүү гэдгийг буцаагаад сануулмаар. Тэгээ эн чинь гоё мэдээ нь юу юм гэхлээр чинь. Тэгээд та тэрний ачаар өөрчлөгдөн өсөж хөгжиж чадна гэсэн. За би бас нэг аргуудыг тэгвэл зааж өгье. Camp дээр сая Alpha Retreat дээр би энэ аргуудыг багийнхантайгаа тэнд байсан хүмүүстэй хуваалцсан. Тэгээ бас та бүхэнтэй хуваалцсан. Тэрний нэгт нь яг саяны энэ хувилбараа гаргаж ир. Би хэн бэ? Би яах гээд байгаа? Энэ өөрчлөлтийн ард би хэн болох гээд байгаа гэдгийг гаргаж ир. Тэгээд юу садаа болоод байгаа гаргаад ир. Энэ хувилбар руу очиход яг миний өмнө яг одоо үнэнчээр хуурамч шалтгаан биш. Яг үнэнчээр юу садаа болоод байна вэ? Би юу өөрөөр хийх хэрэгтэй вэ маргаашнаас? Би маргаашнаас бас өөр юу хийхэ болох хэрэгтэй. Гэх мэтэр тэр хүрх гээд байгаа зорилтууд эсвэл хийх гээд байгаа өөрчлөлтийнхөө тухай нэг жоохон бодож сууж бичиж анализ хийгээч гэдэг. Тэгэхгүй маш олон хүмүүс толгойд нэг удаа бодоод нэг гүнзгий ухаарл кофе ууж би ийм болох хэрэгтэй юм байна штэ гэж ухаарл бодонгуудаа тэгээ би болчихсон. Одоо би ингээ ботцсон ойлгоцсон юм чи энэ өөрчлөлтийг өөртөө хийнэ гэж боддог. Үгүй. Өөрчлөлтийг өөртөө хийнэ гэдэг бол маш хүчтэй биеийн дотор байгаа механизмын эсрэг үйлдэл болохоор бас буцаагаад маш их хүчтэй бэлтгэлтэй зохион байгуулалттай хийх хэрэгтэй гэдэг юм арч. Тэр өөрчлөлт рүү явж байх үедээ тэр өөрчлөлт рүү хөдөлмөрөө хийж байх үедээ үзэж байх үедээ тэр замчин тулгарч байгаа хүндрэлөө туухгүй байдал, онцгүй байдал, хэцүү байдал тэр болгон чинь явах ёстой зам шүү гэдэг өөртөө сануулна. Тэр бол муу зүйл биш. Тэр чи буруу явж байгаа сигнал биш. Тэр чинь харин ч магадгүй бүр зөв зүйл рүү явж зөв юм хийж шүү. Хэрвээ тэнцээ тэмцэл өөрчлөлт онцгүй мэдрэмж байх юм бол та ёстой жинхэнэ өөрчлөлт рүүгээ явж яах гэдгийг бит юм артаарай.
Тэгээ тэр ч утгаараа өөртөө нэг суулгах хэвээр мэдрэмж чи юу юм гэхээр хаах энэ гараад байгаа энэ нэг friction энэ нэг мэдрэмж энэ хэцүү зүйл чинь хөөе өсөлт рүү явах гоё мэдрэмж мөн шүү дээ гэд нөгөө өвчнийг тухтай мэдрэмж болгож өөртөө програмчлах тухай ярьж. Энэ нэлийн гүнзгий юм ярьж. Зүгээр ингээл хайчи одоохондоо зүгээр бодож үзээрэй. Альва хиймээр байгаа мэдрэмж юу хиймээр байгаа зүйлд замд гарч байгаа сөрөг гэж байгаа мэдрэмжийг сөрөг биш болгоод өөртөө эргээр мэдрүүлж чадах уу гэдэг бол одоо дараагийн зүйл. Дараачих нь хэмжүүр. Би бол хэмжүүрийг дандаа ярьдаг. Өөрчлөлтийг хий гэж байгаа бол хэмжихгүйгээр өөрчлөлт болж ийн болохгүй мэдчих чадахгүй. Ухарж ээж мадгүй, урагшилж ээж мадгүй, хурдтай хөвж ээж мадгүй, удаан явж ээж мадгүй. Энэ болгоны мэдхийн тулд бид нарт өвдөл хэрэгтэй. Бид нар хэмжиж сурах хэрэгтэй. Ямар ч өөрчлөлт ядлах. Жижигхэн алхмуудад төвчээртэй жижиг хэмжүүрүүдийг бий болгох. Тэгээд тэр лүгээ төвчээртэйгээр удаан хугацаанд дайрч үзээч гэж хэлмээр. За энэ хідэн алхмуудыг хийж үзээч гэж хүсмээр байна. Хэлэхэд амархан хийхэд жоохон хэцүү. Тэгвэл давтах тусам амархан болж болдог зүйл байгаа. Тэг бид нэр яг саяны энэ байдлаар alpha retreat дээр хүмүүст бас юм өөрчлөлтийн ард гарах дээр ойлгуулах гэж хичээсэн. Үнэхээр сонирхолтой бардамхаар үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа ийм гоё програм болсон. Тун утгагүй дараачихыгаа заарлна. Тэгээд надтай цуг, манай багийнхантай цуг 3 өдөр өөрийнхөө яг бүр ингээл нэг амьдралаа төр зогсоогоо тэр нэг 3 өдөр өөр лүгээ тонгойж үз, өөр дээр ажиллаж үзэх гэсэн. Тим нэг гоё өөрчлөлтийн experience-ийг авъя гэвэл манай утгагүй бас бид нар дахиад alpha retreat-ийг зарлаа шүү. Дараагийн нэг ирэх байгаа alpha retreat Бутан улсад болно. Бутан улс руу монголчуудыг аваад хэдүүлээ яг сүмдэр хэд хоног цуг байрлаад яг энэ өөрчлөлтийг арай нэг өөрөөр лам нартай энэ төр хийж үзэх. Ийм сонирхолтой ийм хүний өөрчлөлтийн experience-үүдийг бий болгож. Энэ өөрөө би бас уцаага яг өөртөө хиймээр байгаа зүйл байна. Тэгээ утгагүй би бас coach байдлаар ордог шүү. Оролцдог байдлаар орох болов гэж найж байна. Тэгээ тийм бас шүү ийм гоё. Тэгээд өөрчлөлт гэдэг зүйл нэг тиймэрхүү байх гэдэг өмнө би ярьжсэн. Тэгтээ дахиад нэг хэдэн алхмуудыг нэмээд хэлчихье. Бид нар өсөж болдог, өсөх тийм амархан биш. Яг тэр нэг өсөлт өөрчлөлтийн замд гарч байгаа тэр нэг жижигхэн хүндрэлийг тэр нэг булчин жоохон хийх хэрэгтэй. Нэг өөрийгөө нэг дахиад жоохон шахах хэрэгтэй. Яг тэр жижигхэн шийдвэрийг гаргаж чаддаг хүмүүс чинь л өнөөдөр өөрийнхөө өөрчлөлтийг амьдралдаа бий болгож чаддаг хүмүүс байдаг шүү. Энийг битгий мартаарай. Өөрчлөлт тухтай, цугаатай, сонирхолтой байх албагүй шүү. Өөрчлөлт ихэвчлэн жоохон хүнд хэцүү. Таалагдхааргүй байдгийг шүү. Тэгтээ тэгжээж л өсдөг шүү. За өнөөдрийн подкастыг би дуусгая. Coach Okoгийн подкастыг та сонслоо. Анхудаага манай сувгт видео үзэж байгаа бол subscribe хийхээ битгий мартаарай. Бид нэр 7 хоног болгон ойрхон видео оруулах гэдэг хичээдэг би бас тоглолтыг янз янзаар хийж үзэж байгаа. Тэгээд дараагийн видео оруулцгаая. Санал бодол юу байна? Та өнөөдөр өөрчлөлтөө гаргаж чадаж байна уу? Чадахгүй байна уу? Яг тулгараад байгаа 1-2 асуудал чи юу вэ? Коммент секцэд бичгээ битгий мартаарай. Тэгээд би сонсдог шүү. Бас сүүлд орсон подкастыг орж үзээрэй. Би Монголд байхдаа багийнхаа гишүүнд оржмаг юу интервью хийж ярилцлага хийсэн байгаа. Тэгээ би бас жоохон өөрөө хүнтэй ярих айгу гоё гэдэг надад таалагддаг. Тэр утгаараа утгагүй бас хит хитэн том гоё ярилцлагуудыг оруулах боталтай байгаа даа шүү. Тэр подкастыг бас ухрааж үзье. Битгий мартаар. За ингээ балер өдөр байцгаагаарай. Дараагийн видеогоор уулзцгаая. Баярлалаа.